Сайн мэцгааны хүүхдүүдээ 9 сарын 29-ний цахим хичээлээ эхлүүлцгээе. За дараах зургийг анхааралтай ажиглаарай хүүхдүүдээ. Зурагт ямар үйл явдал болж байна вэ? Багштайгаа хамтран эхний зураг дээр ярилцъя. За сургуулийн гадаад орчинд хүүхдүүд хоорондоо мэндэлж найзтайгаа ярилцгааж байна. Харин дараагийн зурагт хоёр найз явж байна. Анхааралтай ажиглавал нэгнийхээ цүнхийг найз нь барьсан байна. Харин дараагийн зурган дээр найзууд савлуур дээр тоглож байна. Эдгээр хүүхдүүдтэй мөн адил чи ч бас найзтайгаа тоглодог байх. Хаана яаж тоглодог вэ хүүхдүүдээ гэр бүлийнхэндээ ярьж өгөөрэй. Бас өөрийн хамгийн сайн найзаа ээж авдаа танилцуулан яриарай хүүхдүүдээ. Мөн чи цэцэрлэгт байхдаа хамт тоглодог найз байсан уу? Түүнийг хэн гэдэг байсан бэ? Бүгдээрээ хамтдаа хоёр найзын тухай буюу Царцаа, Шоргоолж хоёр үлгэрийг сонсцгоё. Царцаа, Шоргоолж хоёр. Эртээ урдийн цагт Царцаа, Шоргоолж хоёр найзлаж гангар гунгар гээд замаар явсаар л байж тэгээд нэг горхин дээр иржээ. Тэгээд Царцаа нь Шоргоолжид би ч хараачихна л да. Харин чи минь яадаг үлээ? Би ч хараачихна л да. Гэж гинэ. Царцаа хараагаад голын нөгөө талд гарчихжээ. Харин Шоргоолж харасан чинь усан дооччихжээ. Хөөрхий Шоргоолж усанд хөвөөд санд минт таминэ туслаач уснаас надад аваач гэж Царцаа найзаасаа гуйж гинэ. Царцаа тунтган үсэрсээр гахаан дээр очиод гахаагүй та надад хитэн хялгас хайрлаач те. Хялгасаар чинь дээс томоод усан дунсан Шоргоолж найзаагаа татаж гарах гэсэн юм аа гэж гуйхад гахаа Чи надад царс модны борго цай авчирч өгвөл хялгаснаас өгье л доо. гэж гинэ. Царцаа дахиад л тунтган үсэрсээр царс модон дээр очиод царсгүй боргоцооноос хайрлаач те. Боргоцоогийн чинь гахаа надад хялгаж өгнө. Тэргээр нь би дээс тамаад усан дойцсон Шоргоолж найзаагаа татаж гарах гэсэн юм аа гэж гуйхад өвгөн царс мод өөдөөс нь хараад Хэрэ шувууд дээр минь сууж хашиграад амруулахгүй. Тэднийг зайлуулбал чинь боргоцооноос өгье л доо. гэж гинэ. Царцаа бас л тунтган үсэрсээр хэрээн дээр очиод хэрэгва царс модноос цайлаад өгөөч те. Тэгвэл царс мод надад боргоцоо хайрлна. Би тэрний гахаанд авчиж өгнө. Гахаа надад хялгаснасаа өгнө. Тэргээр нь би дээс тамаад усан дунсан Шоргоолж найзаагаа татаж гарах гэсэн юм аа. Гэхэд хэрэг Чи надад нэг сайхан шин өндөг авчирч өгвөл энэ царс модноос чинь зайлж одъё л доо. гэж гинэ. Царцаа бас л тунтган үсэрсээр дахиан дээр очиод дахиагүй та надад өндөгнөөсөө хайрлаач те. Өндгийг чинь би хэрээнд өгнө. Хэрэг царс модноос зайлчихна. Царс мод надад боргоцоо өгнө. Тэрнийг би гахаанд авчиж өгнө. Гахаа надад хялгаснасаа өгөөрнө. Тэргээр нь би дээс тамаад усан дунсан Шоргоолж найзаагаа татаж гарах гэсэн юм аа. Гэхэд дахиад өөдөөс нь ширтээд Чи надад шар будаа авчирч өгвөл өндөгнөөс өгье гэж гинэ. Царцаа бас л тунтган үсэрсээр будааны байшинд очиод
Байшингүй. Будаа хайрлаач те. Будааг чи би дахиад өгнө. Дахиад надад өндөг өгнө. Өндгийг би хэрээнд өгнө. Хэрээ царс модноос зайлчгна. Царс мод надад боргоцоо өгнө. Боргоцоог нь би гахаанд өгнө. Гахаа надад хялгас өхөөрн. Тэргээр нь би дээс томоод усан дунсан шоргоолж найж байгаа аврах гэсэн юм аа. Гэхэд байшин Охтон тал бүрээс минь мэрж хэмлээд амраахгүй. Тэднийг зайлуулбал шар будаа чамд одоохон өгье гэж гинэ. Царцаа дахиад л тунтган үсэрсээр охтон дээр очиод охтонгой одоохон будааны байшингаас зайлаад өгөөч те. Тэгвэл байшин надад будаа өгнө. Будааг нь би дахиад өгнө. Дахиад надад өндөг өгнө. Өндгийг би хэрээнд өгнө. Хэрээ царс модноос зайлчгна. Царс мод надад боргоцоо өгөөрн би гахаанд авчиж өгнө. Гахаа надад хялгас өгөөрн тэргээр нь би дээс томоод усан дунсан шоргоолж найз байгаа нь татаж гарах гэсэн юм аа. Гэхэд охтон өөдөөс нь хараад Охтондоос дайргаа бойл гэж муурд очиж хэл. Тэгвэл байшин мэрж хэмлэхэ болё. гэж гинэ. Царцаа дахиад л тонтгон үсэрсээр мууран дээр очиод муургай минь охтныг битгий агнаж үзээчтэй. Тэгвэл охтонд байшинд мэрхэ болно. Байшин надад будаа өгнө. Будааг би дахиад өгнө. Дахиад надад өндөг өгнө. Өндгийг би хэрээнд өгнө. Хэрээ царс модноос зайлчгна. Царс мод надад боргоцоо өгнө. Боргоцоог нь би гахаанд өгнө. Гахаа надад хялгаснасаа өгөөрн зэрэг би тэргээр нь дээс томоод усан дунсан шоргоолж найзыгаа татаж гарах гэсэн юм аа. Гэхэд муур царцааг ширтээд Чи надад сүү авчирч өг. Тэгвэл чин охтны хөөхөө болё. гэж гинэ. Царцаа дахиад л тунтган үсэрсээр үнэн дээр очиод Үнээгвэ та надад сүүнээсээ хайрлаач те. Өгсөн сүг чинь муур тавьчаад өгвөл муур огтон агнахаа болчихно. Тэгвэл огтонд байшинг мэрхэ болно. Байшин надад будаа өгнө. Будааг нь би дахиад өгнө. Дахиад надад өндөг өгнө. Өндгийг би хэрээнд өгнө. Хэрээ царс модноос зайлна. Царс мод надад боргоцоо өгнө. Боргоцоог нь би гахаанд өгнө. Гахаа надад хялгас өгөөрн. Тэргээр нь би дээс томоод усан дунсан шоргоолж найзгаа аврах гэсэн юм аа. Гэхэд үнэ. Чи надад сайхан өвс авчирч өг. Тэгвэл чамд сүү өгье л дөө. гэж гинэ. Царцаа цаашаа тунтган үсэрсээр сайхан өргөн талаас зөндөх өвс хадаад үнэн дөхтөл үнэ инээ далдаад тэрэнд сайхан өтгөн сүүхжээ. Сүүгээ муурн дөхтөл муур огтныг агнахаан болчихж гинэ. Муурнаас айхаа байсан хулган байшинг мэрж хэмлэхэн байцгаж гин. Байшин тэрэнд будаанасаа өгчихнэ. Будаага дахиад өгтөл дахиа өндөг өгч гинэ. Өндгөө хэрээнд авчиад өгвөл хэрээ царс модноос зайлаад нисчихэж гинэ. Царс мод тэрэнд боргоцооноосоо өгтөл өнөөх боргоцоог нь гахаанд авчиад өгтөл гахаа хялгаснасаа баахныг өгчээ. Гахаан хялгасаар аятайхан гихчин дээс томоод усан тавиад за шорголж найз минь сайн бариарэ гэж гинэ. Шаргааж өнөө дээснээс нь санд минь барьж яваад арай чүү гэж эсэн минь эрэг дээр гарчээ. Ингэж сайн санаатай тусч өрөвчхэн сэтгэлтэй царцаа найзынхаа ачаар шаргааж усны аюулаас аврагдаж амар сайхандан жаргасан гэдэг. Үлгэрийг анхааралтай сонссон хүүхд багчуудаа баярлалаа. Сайн бодоод дараах асуултанд хариулан гэр бүлийнхэнтэйгээ ярилцаарай хүүхдүүдээ. Үлгэрийн гол дүрд ямар хоёр амтан гарч байна хүүхдүүдээ нэрлээрэй. Зүйтэй, зарцаа, шоргоолж хоёр.
Тэгвэл зарцаа шоргоолж хоёрт юу тохиолдсон бэ хүүхдүүдээ? Үлгэрт ямар хитэн амьтан гарч байна вэ хүүхдүүдээ? Мөн дараагийн асуулт. Зарцаа хэддүгээр дахиан дээр очсон бэ? Зарцаа найзаагаа аварч чадсан уу хүүхдүүдээ? Мөн хэрвээ чамд ийм зүйл тохиолдвол чи яах байсан бэ? Гэр бүлийнхэнтэйгээ ярилцаарай хүүхдүүдээ. Олны хүч олонгүй далай гэдэг шиг зарцаа найз маань бүх амьтдаас тусламж гуйсны хүчинд шоргоолж найзаагаа уснаас аварч чадлаа. Монгол хэлний дэвтэр дээр гарган өнөөдрийн зурлагаа зуран багштай илгээгээрэй. Цэвэр нэмээ бичээрэй хүүхдүүдээ. Харин одоо бүгдээрээ математикийн хичээлээ эхлүүлцгээе. Дараах зургийг анхааралтай ажиглаарай хүүхдүүдээ. Зурагт ямар амьтад байна вэ? Гэр бүлийнхэнтэй нэрлэж өгөөрэй. Хамгийн олон ямар амьтад байна вэ хүүхдүүдээ? Бас хамгийн цөөн байгаа нь ямар амьтан байна вэ? Нэрлээрэй хүүхдүүдээ. За дараах зургийг анхааралтай ажиглаарай хүүхдүүдээ. Зурагт юуны зураг байна вэ? Зүйтэй хайж, ямар өнгөтэй хайж байна вэ хүүхдүүдээ? Улаан өнгөтэй. Харин нөгөө талд нь ногоон өнгийн хайж байна. Тэгвэл эдгээр хайжнуудын аль нь олон байна вэ хүүхдүүдээ? Харин хамгийн цөөн байгаа нь аль өнгийн хайж байна вэ? Зүйтэй. Тэгвэл бүгдээрээ хамт хамгийн цөөн байгаа хайчийг нь харцгаая. Хамгийн цөөн байгаа нь ногоон өнгийн хайж байна. Тэгвэл дараагийн зурагт хамгийн олон болон хамгийн цөөн аль нь байна вэ хүүхдүүдээ? Багштайгаа хамтран хамгийн олон өнгийн харандаа дугуйлцгаая. Хамгийн олон өнгөтэй нь ногоон өнгийн харандаа байна. Тэгвэл дараагийн зургийг хамтдаа харцгаая хүүхдүүдээ. Бидний хэрэглэдэг монгол хэлний ном байна. Харин дараагийнх нь математикийн ном байна. Эдгээр номнуудын аль нь олон, аль нь цөөн байна вэ хүүхдүүдээ? Эсвэл хоорондоо яг ижил хэмжээтэй байна уу? Зүйтэй. Хоорондоо яг ижил хэмжээний байна. Математикийн дэвтрээ гарган дараах зурлагаа цэвэр нэмээ бичин багштай илгээгээрэй хүүхдүүдээ. Хичээл тэтгэврт оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. Амжилт хүсье.